Ердөө ганц минут сонсоод үзээрэй. Чөтгөрийн аялгав. Трайтон гэх нот байдаг бөгөөд уг нотыг богиносгоод тэтгжиж дууддаг. Энэ нотыг сонссон хүний тайван байдал алдагдаж дотор нь эвгүрэх нь их тул аимшигын кино болон аимшигын тоглоомонд зөвхөн Трайтоныг ашиглаж дуу хийсэн тохиолдол их байдаг. Тэдгээр дуунуудын нэгээс сонсвол их сонсч байсан ая байгаа биз? 18 дугаар зуунд уг нотыг хөгжим доторх чөтгөр гэж нэрлсэн бөгөөд чөтгөрлийн нотоор хөгжим тоглоно гэж уг нотоор дуу болон хөгжимхийг хөргөлж байсан гэдэг. Хэрв тухайн үед энэ нотоор хөгжим тоглож байгаад баригдвал ял сонсож цаазлуулах хүртэл арга хэмжээ авдаг байсан гин.